Төмний нэг нэвтрүүлэг Монголын хоймор нутгаас энэ удаагийн дугаараа бэлтгэж байна. Улирлын тансаг, байгалийн үзэсгэлэн хосолсон Хөвсгөл нутгийн зон олноос авиас төрөлцсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Баяр сайхныг онцлолоо. За энэ манай сургууль бол 2010 онд анх байгуулагдсан сургууль. Тэгээ энд бол анх аймгийн засаг дарга, цэрэнжив дарга бол Хөвсгөл аймаг бол олон ястны үлгийн нутаг, Дархад цаатан урийнхаа халах буряд гээд одоо 6 ястныхаа өв соёлыг өвлж авах ийм одоо урлагийн сургууль гэсэн юуг одоо ажилуулаач гэсэн ийм санаачлаг гаргаж, захирамж гаргаж, энэ захирамжийн дагуу бол одоо тухайн үед Мөрөн сумын засаг дарга бол шийдвэр гаргадаг байсан. Ингээд намайг одоо Алтар дарга бол энэ сургуулийн захирлаар анх 2010 оны 11 сард томилсон юм аа. Яг 108 хүүхэдтэй 1 сарын 1-нд хичээл эхэлсэн. Тэгэд энэ бол бас бид нарт аюу бэлэг дэмрэлтэй тухайн ажиллаж байсан одоо хүмүүст бол бас их цаашаа өсөх дэвжих тийм ээ. Тэр тоон бэлэгдэл бол их сайхан санагдсан л та. Нийгмийн ухааны их сайн багш болох гэж би их хичээж 90 оноос хойш бол би одоо 3 дээд сургууль төгссөн. Би өнөөдөр шиг захирал хийж бодоагүй байхгүй юусэн. Сайн багш болъё, нийгмийн дөрвөн хүрээний асуудлыг аюул сайн мэддэг бол тэгээд Улс төрийн боловсролын академиг би социологчоор төгссөн. Ингээд яг энэ чиглэлээрээ олон улсын харилцаа, энэ бүх асуудлыг нийгмийн ухааны өөрөлдөө түүх нийгмийн тухай мэдлэгийн багш заадаг учраас яг эндээ л өөрийгөө бэлдэж аягүй сайн сурч өөртөө хөрөнгө оруулалт хийж ингэж ажилласан. Эмэгтэй захиралтай байх гэдэг бас их сайхан төшигтэй байдаг. Тэгээ манай баяраа захирал манай тийм урлаг тал, спорт аль талаар ерөөсөө их мэдрэмжтэй. Тэгээ их тусан зөвлөдөг. Тэгээ харцаад ер нь бол бид нэр бодогддаг. Яг хүүхдэд сэтгэлээ зориулсан, хүүхдэд хайртай, өөрийнхөө мэрэгжил одоо мэрэгжилтэй эзэн болсон. Одоо багшийн мэрэгжил гэдэг чинь бас нэг бүр нэг бусд хүнд арай өөр өвөрмөц мэрэгжил шүү дээ. Хүний төлөө өөрийгөө зориулж чадах тийм мэрэгжил бол багшийн мэрэгжил. Тэгээд анги удирдах явах тий энэ бол өстой багшийн үнэхээр одоо хийх ёстой ажил. Хүүхдийг хайрлах, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг мэдэрч ажиллах, тэдний гэр бүлтэй ажиллах, эцэг эхтэй ажиллах тийм ээ. Энэ арга зүйд бол жинхэнэ одоо яг анги удирдах чахаараа л багш суралцдаг. Манайхны 6 дугаар ангид байхад би нэг хот руу семинарт яваад ирсэн. Нэлээд хэд хоногийн семинар сургалтанд суугаад ирсэн чинь хүүхдүүд маань намайг ингээд багш өөр болчих гээл яриад байна. Тэгээ би ч яг ерөнхийдөө нөгөө өөрөө байгаа л гэж бодоод байсан. Тэгсэн тухайн үед манай хүүхдүүд түлээний хашаанд одоо 10 жилийн сургуулийн түлээний хашаанд хуралдсан гэж байгаа. Тэгээ яасан гэсэн чинь манай багш хот руу семинарт яваад нэлээд олон хоног явангуудаа хотын хүүхний маяг сураад ирч гэж. Тэгээ тэрнээс хойш яасан гэхээр зэрэг хитэн хүүхдүүд юм асууж барихт нь одоо яасан ажил ихтэйж байсан юм уу нэг хариулж бариулаагүй бас нэг арай хот маяг ороод нүүр амаа бодсон ч юм одоо нэг тиймэрхүү байдал надад байсан юм шиг байна. Тэгээд багшийг авч хэлсэн гэсэн яасан гэсэн чинь ерөөсөө их хотын хүүхний маяг сурсан байна багшд хэлнэ гэж манай ангийнхан тэрийгэ дараа нь одоо уулзалтан дээр яриад тэгээ ер нь бол хүүхэд гэдэг чинь ерөөсөө өмнө байгаагаас арай жоохон өөрчлөгдөөд жоохон нэг өөрийгөө нэг арай нэг өөр аялал өөр одоо хандлага гаргахыг анддаггүй юм байна гэдэг тийм одоо сургамжийг бас авч байсан.
тусгаалсан хүүхдүүд бол бид нар явуулдаггүй. Яагаад гэвэл энэ сургуулийг хүсч зорж ирсэн хүүхдээ оруулъя гэсэн эцэг их авьяасаа хөгжүүлэе гэсэн хүүхдүүдийг авч тэдний одоо авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүл сургах ийм одоо зорилгыг манай багшийн зүрх сэтгэл одоо багшийн сэтгэл зүрхэнд бол байнга байдаг. Бүх багш нар маань энэний төлөө зүтгэдэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр зэрэг бидний философи бол ерөөсөө хүүхдэд ээлтэй үйлчлэгийг эрхэмлэе. Хүүхэд бүр эцэг эхээсээ авьяас ур чадвартай төрдөг. Тэр авьяас ур чадварыг л бид нар хөгжүүлье. Тэр дундаа урлагийн авьяастай хүүхдүүдийг бол нутгийн ардын онцлог, сонгодог одоо урлаг энэ чиглэлээр одоо сургая гэсэн ийм одоо зорилгыг агуулж хүүхдүүд багш болгон бас чин сэтгэлээсээ ханддаг ийм одоо хандлага одоо харилцаа хандлага нь бол их зөв төлөвшөж байгаа ийм залуу хамт олон юм аа манайх. Одоо анх байгуулагдсан цагаас хойш чинь бид нар 6 удаагийн төгсөлт хийхэд 30 гаруй хүүхдийг урлагийн чиглэлээр одоо сурж байгаа шүү дээ. Нодлонгоос эхлээд 2 3 хүүхэд төгссөн баг. Зарим нь яг тэр мэргэжлэр Америк сурж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хүүхдүүдийн хүсэн хүлээсэн нэг сургууль бол энэ сургууль мөнөөсөө мөн байсан гэж би бол бас боддог. Ер нь тэгээд хүүхдийн төлөө сургуулийнхаа тэр хүсэл дэвшлийн төлөө байнга л одоо чихний сонх үйж яадаг ийм л хүнэлтэй. Тэгээ нөхрөн чиглэлээс гэр бүлийн хүн ч гэсэн бас л одоо хүүхдийн төлөө хөгжлийн төлөө л ингэж насаараа зүтгэж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр эднийхэн бол гэр бүлэрээ хүүхдийн төлөө ийм л одоо улсууд байгаа юм. Ер нь хүүхд гэдэг бол тийм сайхан одоо сүүн цагаан сэтгэлтэй инээд хөөр бэлгэлж идэг учраас улам ингээд ажиллаж явах явцдаа хамт олон маань надад их сайн байсан, сайхан хандж ирсэн, хүүхдүүд маань ч гэсэн их хүрээлдэг юм байсан учраас би багшийнхаа мэрэгжилд улам л хайртай, улам л дуртай юм болж ирсэн. Одоо Монгол улсын гавьяа тогш Даваадлан багш, миний одоо анги удирдсан багш Мишинга багш гэдэг одоо энэ сайхан Ахмад багш нар маань бол тухайн үед яг хүүхэд наснд минь багш болох анхны одоо тэр сайхан мэдрэмжийг надад төрүүлсэн байх гэж боддог. Тэгээд тухайн үед Эвлийн Төв хорооны урилгаар би одоо боловсролын их сургууль одоогийн хуучин бол улсын багшийн дээд сургууль сурч ирсэн. Нөхөр битээр бол оюутан одоо нэг ангийн хүүхдүүд. Тэгэхээр бид нар тухайн үед бол 1983 онд аймаг болгоноос нэг хүүхдүүд Эвлийн Төв хорооны урилгаар одоо багшийн дээд сургуульд элсэж орж ирсэн. Түүх пенер өдөртөгчийн ангид. Тэгэхэд бол Завхан аймагаас одоо Туранхаа ийм одоо өндөр шар залуу бол ирж Завхан аймгийн төдөвтэй сумаасаа ирж энэ ангид одоо нэг ангид элсэн орсон. Тэгээ битээр бол одоо 20 дугаар курсээс ингээд үерхэд одоогийн улаауд юм да. Улаауд байгаль нуурын эргээр байгаа. Педрийн даагуураад бас дадлага хийжсэн. За энэ дадлага хийх явцдаа бол бас илүү одоо ойрхон өрхөд нөхөрлөж. Тэгэхээр одоо битэр бол 87 онд гэр бүл болоод болсон. За ингээд оюутан багтаа хөвгт болсон бас онцлогтой. Би одоо хүүхдийн ээж тийм ээ хүний хань болоод ингээд одоо 30 гаруй жилиг одоо айл гэрийн нэг баг нь болоод ингээд явж байна. Бинээс ч ерөөсөө яддаг штэ. Өглөө 8 гээл ажилдаа явна. Одоо ойлоо нэг зохны улаастан 1-р 10 жил арлын 3-р 10 жил хоёрын юу нэг пау бэнүүд гэдэг чи. Ойлоо 8 гээл алга болно. Явна. Орой 9 сар гэж л ирнэ. За би тэнцэн тэгээ тэр айлын дээр гаал гөөс тэр борцог хоол унд төлөө мат бүгдийн зохицуулдаг тийм байсан. Одоо болоод ахад нэг амьдрал мэдэхгүй хоёр хөтөл явсан шиг байгаа юм. Тэгэл 10 төгсд конкурсанд ордгийг. Хүүхдүүд чинь конкурсны гадаа хүүхдүүд чинь ингээл эцэгхэн дээр хоол унд дэлгээл ингээл байх чинь надад хүн байхгүй. Тэгээд ангийнхаа хүүхд ажиж ойрхон сууж юм ичээл. Тэгээд очиж конкурс дууссан нүрээд яав гэсэн чинь анхны дэд сургууль аав гэж ирсэн. Аав гээл.
Тэгээд анагаахын дэс сургууль авч ирж ирсэн Зохион аймгаас. Одоо энэ хоёрын одоо хүчин талд би ч одоо өдөр зэрэгтэр эмч болоод яваад байгаа хүн шүү дээ. Гэтэ ер нь бол хүүхэд байхасаа л одоо олоолаа өссөн, хүнийг хайрлах, хүнд чин сэтгэлээсээ хандах, тэгээ их одоо хүнд тустай яв, олонтой нийцтэй бай, тийм ээ? Хүн болгонтой одоо адил тэгш одоо харьцаж, ярилцаж, одоо хүнийг хүндэтгэж бай гэдэг сургаалыг бол манай ээж аав аль нь л одоо өгч. Манайх одоо аав ээжсээ аруулаа манайхан. Тэгээ би 3 эгчтэй, 3 ахтай, 3 дүүтэй айлын 7 дахь хүүхэд. Би одоо энэ эгчийг 1987 оноос хойш 2007 он хүртэл энэ эгчтэйгээ хамт одоо гэр бүлд нь байж, гэр бүлийнхэн нэг гишүүн болж ингэж энэ эгч маань одоо намайг миний том эгч, тэгээ миний ээжийг орлсон ээж, нөхөр нь бол одоо миний аавыг орлсон аав. Тэгэл би энэ хоёрынхаа хүчинд л одоо өдөр зэрэгтээ одоо энэ амьдралд хүрсэн гэж өөрөө боддог. За манай ээж бол бид нарыг ер нь одоо хүмүүс одоо нэг найтайсан ч бүдэрсэн ч гэл одоо дайнд ярих минь өршөө, аварч өршөө, хайрал гэж одоо ингэж дээдэлж байгаараа гэж ярьдаг байсан. Тэгээ хожим нь бид нар бол тухайн үед бол манай аав бол атеист үзэлтэй тийм одоо шашингүй ийм одоо хүн байсан. Санхүүгийн тийм л хүн байсан л да. Тэгэхээр зэрэг энэ маань бол ээж маань бас одоо өвөг дээдсийнхаа шүтэх одоо уул ус энийг одоо шүтдэг юм байсан юм. Тэгээ өнөөдөр ч гэсэн бид нар бол дайнд дээрхийн одоо энийг шүтэн уул ус энд бол жилдээ очиж мөрөгдөг. Эцэг тэнгэр минь ер нь манай өвсгөлийнхэн бас одоо далаагаараа бахархах монголчууд ч өгөр бахархах юм дуу хөгжим аяг шиг их байдаг. Тэгэхээр зэрэг нь бид нар өөрсдийгөө бас Монголын одоо шивцаар гэдэг энэ сайхан байгаль одоо магтан дуулах, чин сэтгэлээсээ хайрлах ийм одоо сэтгэлгээ бүхэл өвсгөлчүүдэд байдаг. Илгээд барьсан хадаг шиг дэлхийд ижилгүй нуурмэн дэрэгдээ мөнхөлжөдөө дэлсээ дэцээс өвлсөн заяамэн ахта өвсгөлүүд алай амнигтэй миний далай Монгол далай умрын байгаль далайтай. За Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын хотоос уршаага Хямрын овонд ирсэн байна. За энэ Хямрын овоо бол бас манай хүмүүсийн цагаан сараараа өөрийнхөө одоо сүлд сайхан өдрөөрөө гарч ирж уул уснаас энерги авч тийм хямрал үндэгээ одоо сэргээдэг ийм одоо газраа. За энэ сайхан уул ус нутаг одоо миний төрсэн газар. За энэ Мөрөн хоттой төрж өссөн би бас Мөрөн хотынхаа тухай одоо урлагийн гавьяа зүтгэлтэн суран жуугаан Хөвсгөл найрагдлын хэсгээс та бүхэнд маш сонирхолъя. Хүйлэн хөх тэнгэрийн дор хүний гэрэл ертөнцийн дээр мөнхийн од Мөрөн хотоо дэлгэрхэн мөрнийхөө дэлгүүхэн хөвөөнд шил тол шиг шигтгэн чимэг шиг гялалзуулсан гялтгануулсан аймаг юм алдарсуу оршлон Хөвсгөл ориглон Бүрэн хаан урсгал нь дэлгэр мөрөн уянган дэлтэй зэнхэр Хөвсгөл чинийхэн хөрсөн дээр хөрвөөж Хөвсгөл чинийхэн хүч тайгаар хөлхөж өссөн үрсэд чинь өөдөлсөн иргэд чинь бадаг шүлгээ өргөн барий баранц тадгаа дэлгэн барья.
Захуун аймгийн хүүхэд залуучууд багш нар хамт олон бол бас намайг бас одоо Хөвсгөлийн хүүхэд очиход бол их сайхан хүлээж авсан. Тэгэл 90 онд бол одоо Захуун аймгаас энд Хөвсгөл аймагтаа шилжиж ирээд тэгээд анх 1-р 10 жил миний төгссөн сургууль маань намайг бол 8 сард л одоо шууд хүлээж авсан. За ингээл би бас хүүхдийн арга зүйч гэдэг ажил өөрөлдөө пенер өдөртөгч маань тим нэр томьёот болцсон байсан. Ингээл 1-р 10 жилдээ би бас 7 жил хүүхдийн арга зүйч нийгмийн ухааны багш хийгээд за тэгээ Бүс аймгийн олимпиад уралдаан тэмцээнд бол одоо ур чадварын уралдаан тий энэ юмд одоо бас манлайлах тий ийм байр сууриас оролцож ийм байсан учраас бол миний одоо Ахмад багш нар мөрөн 10 жилийн одоо бол Дэлгэр мөрөн зохистой сургуулийн хамт олон бол намайг залуу багш болох яг нийгмийн ухааныхаа багшийг одоо үнэхээр чин сэтгэлээсээ сайхан хийхэд бол одоо бас их тийм болсон. Миний тэр заах арга одоо ур чадвар энэ нэмийг хамгийн их нэмэгдүүлж хамгийн их одоо ойр байсан хүн бол манай Монгол улсын Гавьяат багш, Даваадлан багш, тухайн үеийн захирал байсан одоо Чулуунбаатар багш, бас одоо Монгол улсын Гавьяат багш. Энэ олон алдартай үнэхээр хүнд одоо чин сэтгэлээсээ ханддаг ийм хүмүүсийн гар дээр ажиллаж, сурч, хүмүүжиж ингэж өссөн болохоор зэрэг би бол бас яг тэднэрийн шиг энэ хүүхдэд бол сэтгэлээ өгч ингэж ажиллаж аваа. Жирийн л одоо багш хүн гэж өөрийгөө боддог. Бэлтгэл ангиас л ерөөсөө 10 төгсдөр тэр үед бол 11 жил 12 жил гэж байгаагүй. 10 төгсдөр хамт байсан. За манай ангийн одоо тэр үед бол онц сурлагтангууд гэж нэрлэдэг байсан. За тэр онц сурлагтангуудыг нэнд бол 10 жил бас багтаж ингэж одоо сурлагын амжилт үзүүлсэн. Манай шилдэгүүдийн нэг байсан. Багаасаа идэвхтэй. Тийм учраас дараа нь ер нь багаасаа сургууль хүмүүжүүлэгч болъё, багш болъё гэж ингэж ярьдаг байсан. Тэрнийхээ дагуу багш болсон. Тийм учраас би одоо энэ багшийнхаа ажлыг бол бас л тэр өөрийнхөө бага насныхаа л хүсэл мөрөөдлөөр хийгээд явж байгаа л гэж боддог. Тийм учраас илүү сэтгэл гаргаж ингэж бол ажилдаг баг. Ер нь хүүхдийн төлөө л гэсэн л одоо ийм л хүнэлтэй. Тэгээд хүүхдүүдийн боловсролын төлөө бол өөрийгөө зориулаад ингэж явж байгаа манай ангийн охин багын. Тэгээ ийм хуучин байранд ингээд сургууль байгуулад бид нар чинь тэгээд их удаан жил хэрэгэлсэн одоо эвдэрхий ширээ сандал ингээд ийм юмуд байж хат чинь шинэ нэртэй шинэ анх байгуулагч байгаа сургууль хэрнээ тийм байсан юм чинь. Тэгэхээр тэр яамн төр лөө очоод яамнд одоо ширээ сандал хүсээд кабинет банд төсөхөд бол их төвхтэйсэн. Яагаад гэвэл шинэ байр ашиглалтанд ороход түүний дагалдаад хөрөнгө оруулалт нь ирдэг. Гэтэл хуучин байрын шинэ сургууль байгуулахад одоо үнэхээр бас тийм шантрах үйл байсан. Яагаад гэвэл ширээ сандалгүй за тэгэл эвдэр чимхэрсэн тийм юмд ийм авьяас гээд гой сургууль гарлаа. Одоо бүжиглэх юм байна, дуулах юм байна, хөгжимдөх юм байна гэд урлагийн ингээд бүр тэрэндээ хүсээ зориод ирж байгаа хүмүүс бол бас ороод ирэхэд бол хуучин байранд хуучин сандал ширээтэй харч бас тийм зарим хүнд бол эвгүй сэтгэл төрөх ч юм уу эсвэл одоо өө эн чин тийм байж тээ гэж боддог ч юм уу те хуучин одоо сурж байсан сургуультайгаа харьцуулахад өө эн чин тийм байна гэдэг ч юм уу те ийм байдал бол эцэг хүүхдээ аль алинд нь төрж исэн орж ирж хэлжсэн саналаа илэрхийлжсэн хүмүүс байдаг л да. Тэгэхэд бол яг ийм үед бол манай яасан гэхээр манай аймгийн засаг дарга Цэрэнжүүд дарга боловсролын соёлын газар энэ төр бол бас дэмжиж одоо энэ манай урлагийн төрөлцсөн сургалтад одоо кабинетэд байгаа бүх тоног төхөөрөмж засварын зардал энэ төрийг шийдэж өгч байсан. Энэгээр бол бид нар бол маш их амжилттай одоо хүүхдүүдэд авч тэр ирсэн хүүхдүүд бол үнэхээр тэр урлагийн одоо авьяасаа хөгжүүлж явах юмсан гэдэг хүсэлтэй хүүхдүүд ирж байсан. Ариун цагаан сүүн сэтгэлээр алдрайхан насыг минь бүэлсэн ачтэж таны гам бичин ахин дахин баярлуулцуна ээжээ таньдан хүн хайртай инgi орчлон жарга хүсэлтэй илбэрэх хангалуун амьдаарлыг ээж таньдан бэлгэлэх юмсаа. Авьяасаар агуулсан тус сургуулийн хүүхдүүд цаашдын ирээдүй түүнтэй салшгүй холбоотой. Хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэл зүрх, туулсан зам, цаашдын зорилгодоо хөтлөгдөн яваа. Энэ нэмэгтээ яалтч үгүй түмний нэг өнөөсөө мөн. За энэ сургууль Баярсарн багштай хамтраад би 6 дахь жилдээ ажиллаж байна.
Энэ хүмүүс маань одоо энд урлаг, сурлаг, спортыг зэрэгсүүлэн хөгжүүлж хүүхдийг амжилттай сургаж болдгийг баталж яваа ийм эмэгтэй хүн. Манай сургуулийн онцлог бод яг урлагийн чиглэлээр төрөлсөн сургуульд явуулдаг одоо сургууль шүү дээ. Одоо аймагтай төдийгөө одоо улстай одоо хөдөө орон нутгатаа ганц байгаа сургууль шүү дээ. Тийм. Тэгээд багшийн хувьд бол манай багш бол их хүний төлөө гэсэн сэтгэлтэй л хүндээ ер нь. Тэгээд би бол анх ажлын гараагаа эндээс эхэлж исэн болооч тэр юм уу яг л энэ хүний одоо бүтээгдэхүүн энэ хүний л зарчмаар явж исэн. Тэгээд ногоо ч нөгөө ингээд ногоогоо тарих гэж яаж торддгоо те яг л байгууллагын багш ажилчид сурагчдыг бол яг л тэр тариалан шиг ногоо тордож байгаа шиг тийм л бүтээгдэхүүн нь бол одоо бид нэг талаасаа ургамал ногоо юм да. Би одоо бас ингээд удахгүй те удахгүй ч гэж ер нь бол ингээд төрийн албаны хуулиар ингээд юу тэтгэр юундаа гарна. Тэрнээс өмнө л одоо энэ төрөлсөн сургуультаа авьяас сургуулаа нэг юута өргөтгөлийн барилга бариулаад тэгээ энийг нэг сайхан төвшин сайхан болгоод тийм ээ одоо ингээд нэг ажлын сайхан жигдрүүлээд одоо сайхан жигдэрсэн байгаа ч гэсэн цаашаа бид нарт мөрөөдсөн юм их байгаа. Энийгээ хийгээд тэгээд одоо амжилттай сайхан төгсөгч нар маань эргэж одоо сургуультай ирдэг тийм ээ. Энэ одоо алсын хараа маань биелээсээ хүн болгоны сэтгэл зүрхэнд төрсэн тийм сайхан одоо бүтээл хүүхдүүд аз жаргалтай гэр бүлүүд манай сургуулиас олон төрөөсөө л гэж боддог.